За гişүүд өдөр юм дөргий. Энэ хөлийг хилцэж болохгүй. Одоо бид нэр би амгаа гişүнээс ус хүсэж байгаа. Хүний өөрөнгөө бид нэр ингээд нэг юм наадамд өгөхөөр, цагаан сард өгөхөөр, наадам цагаан сараа шоглуулах юм шалтгааныг үүсгэдэг одоо. Хүний өөрөнгөөс болмоор баг. 93 наадам гэж ярьж. Одоо 193 наадам тэр тоог нь одоо задлж болил доо. Түүх яриад байна. Наадмын хамгийн анхны их сурвалжил одоо тэр Чингисийн чулууны бичээсгээд хасрын хүү Исүнгээ 335 алд харууллаа гэж бичсэн наадмын одоо бодит баримт чулуун бичээс байна. Монголын улс төчөн дээр хуран сард монголчууд наадмаа хийдэг, 7 дугаар сард наадмаа хийдэг байсан байна. Энэ дотор нэг хүн гурвуулангийн хийдэг. Эсвэл 3 хүн нэг наадам ийм балаа юм байхгүй шүү дээ. Ер нь бол. Тэгээ бид нар ингээд одоо ингээд юу ярихаасаа шалтгаалаад одоо ингээд арт түмэн дундаа ганц одоо үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг болж идэг энэ цэнгэл баяр цэнгэл наадмыг ийм зүгээр хүний амны зугаа болгоод энийг монголчууд биш өөр хүмүүс өлгөж аваад санаатаагаар гутаан доромжилдог энэ шалтгааныг бид нэр ингээд энд суучаад яг юугаа ч мэдэхгүй. Яг амгаа зам бол мэднэ. Амгаланбаатар маань бол одоо аймгийн зан хүн тийм баха аймгийн зан бүх хүн бас бүхэн амьдралыг мэднэ. Мөр одоо унах сураг харвах талаар энэ төр бол бас ойлголт байхгүй бах. Тэгээ ер нь бид нэр энд суучаад ингээд дураараа нэг баах юм санаачлал. Тэгээ нэг хизээч батлагдахгүй хэрэгжихгүй баах юм санаачлаад энэний гор нь юу вэ гэхээр эргээл бид нэр үндэсний үе уламжлалаа тойрч маргалддаг, талцдаг. Талцлыг дандаа энэ байшингаас хийгээд. Ер нь наадамд өгөхөөр л энэ наадмыг янз янзаар ярьдаг болмоор байгаа байхгүй. Болмоор байгаа. Бид нар үндэсний их баяр наадмыг яриг ивэл бүр үндэсний хэмжээ рүү навьчих хэрэгтэй. Монгол улс бол 100 жилийн түүхтэй улс биш. Монгол улс бол 800 жилийн түүхтэй дор хаяж төр тулсаа ярих юм бол. Тэгэхээр үндэсний их баяр наадмыг үндэсний их Монгол улс байгуулагдсан цагаас нь тоолж тэмдэглэдэг болох гэх мэт суур асуудлаа шийдэх явах юм бол харин маргаанууд баг багаар арилна. Өөр юмар бол одоо оролдмоорг байгаа маа. Тэгээ амгаа гişүүний санаачлаг бол яг хөө ингээд триатлон шиг бас ингээд нэг хүн олон төрлөөр өрсөлддөг байх юм. Өөрийг сониуч хүн учраас юм сонирхолтой санаанууд гаргаж ирж байна л та. Энийг бол заавал хуульчлах гэдэг шаардлага л. Эхлээд манай Амгаланбаатар гişүүн Говьалтай аймагтай тийм үндэсний триатлон зохион байгуулалт үзэх хэрэгтэй. Болж гин үү, болохгүй байна уу? Энийг хуульчлахгүйгээр ер нь тусад нь хинч бай зохион байгуулалт явууж болно. Аймгийн засаг даргын таман газарч тэр скул зүгээр төрийн бас байгууллагууд компаниуд тэр хийгээд үзье л та. Тэгэхээр бид нар ингэ наадамд өгөхөөр яг энэ үндэсний бахархал сэргдэг, нэгддэг жилд 2 хон юм байдаг байхгүй наадам цагаан сар. Яг энийг өгөхөөр л бөөн нэг юм цолны маргаан, бөө юм одоо юу гэдэг нэг юм хөвдөр хэлбэр загварын маргаан руу энэ үндэснээ чирч оруулдгаа хэдүүлээ болчмаар байхгүй. Тэр энийг ер нь нэг хилцэхгүйгээр одоо энэ чи байнгын орон дээр санал хургаад хилцэхгүй байсан ч гэсэн дэмжихгүй гэсэн чи их хурал дээр санал хураахтай дэмжихгүй гэдгээр нь хурахаа болчиход байгаа болов. За. Тэгэхээр ийм хөл хилцэж болохгүй уучлаарай Амгаланбаатар гэж.